За хуурамч шатхан үйлдвэрлэгч нарт тэмцэж байгаа бүрдүүлж гишүүн тэргүүдийн гишүүдийн бас саналыг бол дэмжиж байгаа. Гэтэ хоёр асуулт байна гэж. За дайвар бүтээгдэхүүн дотор чинь энэ керосин, нафта энэ төр гэдэг нөтөд орд юм байна шүү дээ. Бүтээгдэхүүнд орд юм байна. Энэ юу ямар юмд хэрэглэгддэг юм бэ? Керосин чинь онгоцны төс биш үү? Хэрвээ энэ нэмэгдэх юм бол нэг орон нутгийн онгоцнуудын тасалбар энэ төр нэмэгдээд орон нутгийн иргэдэд маань хүндрэл учрах уу? Энэ керосин, нафта зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнээр юунд хэрэглэдэг юм бэ гэсэн. За нэг их асуулт юм ба. За хоёрдугаарт үндсэн хуулийнхаа цэцгийг яаж тойрж гарах вэ? Та хэд сая ган үе гишүүн айгуу чухал юм ярьчлаа ш. Яг энэ чигээр бол дахиад хэрэг үүсээд дахиад нөгөө хүмүүстэй очиод ялагдаад дахиад энэ хууль чинь явахгүй нэ. Тэгээ энэ хуулийг амьдруулахын тулд та бүгд мань ажиллаж жоо өөрчлөл яасан. Яг энэ чигээр батлагдах юм бол хэрэг үүсээд тэр чинь үндсэн хуулийн цэцээр нөгөөдөл чи хүлээж байгаа. Тэргээд баталж байна. Тэгэхээр нэг тийм цаг үрсэн ажил болох юм шүү дээ. Бид нар их хурлын хилцээ батлаа явдаг, тэнд очиод ундаг тоглоом шиг юм болох үед. Тийм учраас та бүгд мань тэр бүрдүүлж гишүүн хажуу сууж байгаа, давуу дурж байгаа энэ тэр одоо Монгол банкнд байгаа хүн та судалгаа энэ тэр хийгээд өшөө заалт энэ тэр дэлгэрүүлээд үзүүл яасан гэсэн ийм хоёр асуулт. Тамгын газрын дондог дуулуун дарга ер нь бас энэ дээр нэг тайлбар өгчмөр яг цэцтэй холбоотой асуудал төр дүгнэлт гаргуулах шаардлагатай хэсэг гэдэг. За хууль санаачаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан тайлбар хэлье. Онцгой албан татварын тухай хуульд үндсэн хуулийн цэцгийн 2023 оны 4-р тогтоол дүгнэлтээр яг энэ газрын засны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн керосин гэдэг энэ бүтээгдэхүүн тавигдсан албан татварын хэмжээг цэц төдгөлзүүлсэн. Үүнийг их хурал 2023 оны 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгээд үүнтэй холбогдуулаад яг хууль санаачлаас өргөн мэдүүлсэн төсөл бол энэ зохицуултыг агуулгаар нь сэргээж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрв их бүхий байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа цэцгийн шийдвэрээр хүчингү болсон хууль улсын хурлын бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл цэцгийн айл нэг гишүүний санаачлагаар цэц хяналтын журмаар хэн шийдвэрлэж болно гэсэн ийм зохицуулттай. Цэц хяналтын журмаар хэн шийдвэрлэнэ гэдэг нь их судлын уралдаанаар хэлцээ шууд тогтоол гаргах ийм зохицуулттай байгаа. Байнгын хорооны улсын хурлын тухай хууль заасан байнгын хорооны бүрийн эрхтэр бол байнгын хороо хэлцэж байгаа хууль тогтоом хэмжээний төсөл хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргуулах бүр эрхтэй гэж заасан байгаа. Тэгэхээр энэ яг цэцгийн шийдвэртэй холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөмж гаргуулах ийм эрхийг байнгын хороо хэрэгжүүлэх боломжтой байна. За зөвлөмж гаргуулыг бол хэд хоногт багтаж харах вэ? Байнгын хорооны хүсэлтээр тамгын газар 14 хоногийн дотор зөвлөмж гаргах. 14 хүртэл хоногийн хугацаанд зөвлөмж гаргах гэм зохицуулт. За ойлголоо. За тэгэхээр ер нь бол сүүлийн 4 жилийн судалгаагаар лит болон зис боловсруулах зорилтоор Эрдэнэ компани л ерөөсө жилд нэг 70 гаруй тонн тань керосин оруулж ирдэг. Бусдын бол ерөөсөө л тэр холц хийдэг компаниуд л оруулж ирдэг. Тэгэхээр энэ дээр бол өөр ямар нэгэн одоо энэ тэнд бусад салбарт хэрэглээд байгаа юм байхгүй байгаа. Керосиныг юунд ашигладаг вэ гэсэн асуулт байна. За их хурлын гишүүн Баяр Жавхлангийн асуултанд хариулъя. За керосиныг бол гэрэлтүүлэгт ашигладаг, дэнлүү, чийдэн гэд орон нутагт ашигладаг байгаа. Мөн халаалт керосиныг тодорхой хэмжээгээр халаалт байшин халаахт ийм зориултаар оруулж ирдэг. Мөн галтгоо керосины зуухыг одоо хоол хүнс бэлтгэхт ашигладаг гэсэн ийм хэд хэдэн төрлийн зүйлэнд керосиныг ашигладаг. Гэхдээ бидний яриад байгаа энэ зүйл бол судалгааг нь хийгээд ирэхээр яг тэр хууль батлагдсныхаа дараа бол энэ асуудал керосины орж ирж байгаа статистик үзүүлэлт бол огцон буурсан. Яагаад гэвэл нэг хуурамч шатгуунд хэрэглэхэ болчихж гин гэсэн үг. Эргээд хууль сэргээд ирсний дараа ахаад ингээд өсөж ирж байгаа. Тухайн үед эхний хууль өргөн барихт нэг 100 гаруй тэр өмнө төгрөгийн асуудал гарч ирж байсан. 100 гаруй тэр өмнө төгрөгийг одоо онцгой татвараас одоо зүхтааж яана гэж ингэж бид нар тооцоо судалгаа гаргаж ирсэн. Гэхдээ энэ бол одоо их багадаа биш. Хамгийн гол нь нэгдүгээр шудраг бус үйл явдал. Энийг чинь дагаад түрүүн миний ярьдаг одоо машины ченжүүд та нар тэгвэл бензин үйлдвэрлэдэг юмнуудын ингээд
зөвшөөрчтэй юм байна. Тэгвэл бид нар яагаад болдгоо бид нар жижиглээд оруулаад ирэхэд юу нь болох яг л ижлэхэн асуудал, ижлэхэн кейс шүү дээ гэдэг ийм асуудал үүсэх учраас энэ дээр бид нар ингээ болгоомжлоод байгаа. Тэгэхээр хууль бол одоо мөрдөгдөх ёстой. Дээр нь одоо төсвийн энэ мөнгө төгрөгийн асуудал байна. Гуравт нь одоо түрүү манай гишүүн ярьлаа. Бусад одоо өмч цэврээр бизнес хийж байгаа хүмүүстэй эн чинь ингээд гай болоод байдамаа гэсэн ийм 3-4 гол зүйлийг хэлхийг хүсэж байна. За давуу дуржгаа хоёулаа ихлэ танилцчихъя. Би алдарч ахлан гэдэг хүн байгаа шүү. Тий. Хоёрдугаар та бас муу зөвлөж байна. Нэг үлгэт. Хурлын гишүүнд. Энэ саяны ярьж байгаа зүйлийг та нар аль хэдийн олж харах хэрэгтэй байсан. Энэ асуудлыг их хурлын гишүүдэд тавих хэрэгтэй байсан. Хэрвээ одоо ингэж явчих юм бол эн чинь зүгээр тоглоом болоод очиод үнсэл ахаад унана. Нэг хууль санаачилсан одоо нэг тийм л зүйл болох гээд байна. Тэгэхээр одоо бид юуг зөвлөх гээд байна гэхэд энийг бас ярилцаа дараагийн шатны чуулганд орохоос өмнө энийг нэг янзлаач. Тэгэхгүй бол хэдүүлээ үндсэн хуулийн төцтэй нэг тоглолдог тоглоом шиг болох гээд байна. Та одоо энэ зөвлөх юм бол энийг сайн хэмээр байна. Бүх талаас нь хармаар байна. Хуульчдыг оруулмаар байна. Гэж одоо танд зөвлөх хүн зөвлөчээ. За ер нь алдарч ахлан гишүүн ч гэсэн зөв байна. Одоо бүрүүдээр гишүүн маань ингээ гүгээлээдэг. Нөрөө уулзуулаад уг нь бол зөв сэдв байхгүй. Тэгэл нөгөө яг хүмүүс нөгөө бэлэн хоолыг бэлдэж өгöd шүү дээ. За энэ цэцэн 15 дугаар зүйлийн цэцэн маргаан шийдвэрлэх ажиллагааны хүрээ гэж энэ 15-ын 3 дээр хэрвээ эрх бүхий байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахтаа гэдэг нь одоо шинэ их хурл шийдвэр гаргахтаа цэцэн шийдвэрээр хүчингү болсон хууль болон шийдвэрийн залтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл цэцэн аль нэг гишүүний санаачлахаар цэц хяналтын журмаар шанан шийдвэрлэж болно гэж. Тэгэхээр энэ бол дахиад миний хууль өргөн барих эрхийг хязгаарлаагүй гэсэн үг байхгүй. Өөрөлд би энэ цэцэн гаргасан шийдвэрийн дагуу дахиад хууль өргөн барьж болно. Энийг одоо шин цэц энийг одоо хууль бус гэж үзэх юм бол дахиж маргаан одоо үүсэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн цэц энийг гаргахгүй. Энийг шийдсэн 5 шүүгч байгаа. 5 цэцэн гишүүн байгаа. Тэрний дөрвөөр нь одоо энэ асуудал шийдвэрлэгдсэн.